Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Монголын тал эзэмших хуваасгаж 50% хүргэх саналыг нэр бүхий улсын их хурлын гишүүд гаргаад байгаа. Тэгвэл 34%-аас энэ хувьд өргөх үлдсэн 16%-ыг энэ төслийн үндсэн өртгөөр нь худалдаа авах саналыг Монгол 999 үндэсний нэгдэл гаргаж байна. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Монголын талын хувь эзэмшлийг 16%-аар нэмж 50% хүргэх саналтай байгаа. Тэгвэл Монгол 999 үндэсний нэгдлээс оюутлогын компанид уг төслийн 16%-ыг үндсэн өртгөөр нь худалдаж авах, 2 дугаар хувьцаа эзэмшигчдийн хувьд цаашаа шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрт хийх гэсэн 2 шаардлага хүргүүлж байгаа юм байна. Гэрээ байгуулж үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл оюутлогын компани 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тухай мэдэгдэж байсан. Иргэд аж ахуй нэгжүүд тус бүр 180 мянган төгрөг хандуулж мөнгөний нийлүүлэхэд энэ ордынхаа 16%-ыг худалдаж авч чадна гэж байна. Бид нар 2.6 тэрбум доллар хийсэн бол тэрний 16% гэж бодож байгаа байхгүй. Тэр нь 320 сая доллар ойролцоо оруулж байгаа. Тэр 320 сая доллар гэдэг нь болохоор их том сонсогдож байгаа л да. Гэхдээ энэ нь болохоор одоо ард түмэнд тарааж байгаа тараана гэдэг нэг сая төгрөгийн чинь бол нэг 13-аас 14% болж байгаа байхгүй. Тэр хүн болгоныг 170 мянган төгрөг, 180 мянган төгрөг хэрвээ гаргачих юм бол Монголын ард түмэн шүү дээ. Гаргачих юм бол бид оюутлогынхаа 6%-ыг өөрсдөө авч болж байна гэсэн юм үндэслэл байна. За мөн энэ асуудал маань хэрвээ энэ хөрөнгө оруулалтыг одоо хийхгүй бол бидний тооцоогоор 30 жилийн дараа Монгол улс маш том өрөнд орох гээд байна. Тийм болохоор энэ 9.9% хүүгээр явж байгаа шүү дээ. Энийг одоо их болохоос өмнө бид нэр энэ аж ахуй нэгжүүд ард иргэдийг уриалж байгаа юм. Уулуурхаан томхон төслийн гэрээнд явцын донд өөрчлөлт оруулах нь түүхэндээ шинэлэг зүйл бас биш юм. Тухайлбал Рио-Тинто компанид 2 жилийн өмнө Африкийн Гвиней улсын засгийн газартай Симандо төмрийн хөдрийн орд дээр байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулан хамтарч ажиллаж байсан түүхтэй. Тиймээс үүнийг гайхамс очиртон хүлээж аваад ах зүйлгүй. Харин одоо эзэмшилтэй байгаа 16%-ыг үн хүргэн зарах уу эсвэл үнгүй өгөх үү гэдгийг оюу толгойнхон шийдэх хэрэгтэй гэлээ. Хэрэв манай засгийн газраас хувь эзэмшилт өөрчлөлт оруулж 50% хүрэх шийдвэр батлагдвал одоогийн их хүнд хүрэн худалдан авах гэдэг 16% үнгүүгээр манай талд шууд шилжих юм. 16% Монголын ард түмэнд зарчихаар тухайн үед бол 416 сая доллар байсан. Тэрнийгээрээ зарчих бид нар аж ахуйг худалдаад авчаа. Дараа нь өөрийн 16%-д огрсоог энэ хөрөнгө оруулалтын сангаар буцаага бид нарт мөнгөө босгоод энэ хөрөнгө оруулъя гэсэн асуудал тавьж байгаа. Энэ бол шудраг асуудал болов уу гэж бодож байгаа юм л да. Хэрвээ нөгөө тал маань бүр үнгүүчиг алдах магадлал ихтэй л байгаа байхгүй. Хэрвээ энэ улс төрийн арга шийдэгдэх юм бол тэгээ бид нар бол энэ гэрээний асуудал ингэж зогсоогоод нэг мөсөн нэг тийшээ болоод дараа нь ашигт малтмлын хуулийг харин засаж байгаад янзалж байгаа дараа нь шууд 50% авдаг хуулийн заалт малтаа хийж дараагийн асуудлуудыг шийднэ. Ялангуяа дараагийн стратеги ордуудыг. Гэрээнд манай улс эхний 3 жил ямар нэг хөрөнгө оруулалт хийх хэрэггүй шаардлагатай хөрөнгийг зөвхөн Айванху Майнц компаниас жилийн 9.9% суур хүүтэйгээр мөн Америк нэгдсэн улсын хэрэглээний үнийн индексээр тохируулгын улирал тутам хүүгийн хүү тооцох зарчмаар хөвөгч хүүтэй байх нөхцөлийг тусгасан. Ингээд тооцохоор бид оюутлогын компани өнөөдрийн байдлаар 3.1 тэрбум ам.долларын өртөө болж таарч байгаа. Өрийн хэмжээ хүүтэйгээ өсөөр 30 жилийн дараа буюу 2040 он гэхэд 53.7 тэрбум ам.долларт хүрч өсгөр байгаа юм. Тиймээс энэхүү 16%-ыг яаралтай өөрийн тал шилжүүлж ирээдүйд үүсч болзошгүй асар их үрийг зогсоох шаардлагатай хэлсэн NBS Нарангоо.